Бид санамсаргүй байхаасаа илүүтэйгээр санаатай үед өөрийгөө хөнөөх нь илбэг айдаг гэдэгтээ санал нийлэх баха. За зураасан асфальтын хар зам дээр зоргоороо давхыг хүсдэг нь жолооч болгоны хүсэл. За гэвч тэр асфальтын хар зам хүний амь насыг авч явдаг гэмтэй нэг юм а. За жолооч болно гэдэг асар их хариуцлага, асар их үүрэг байдаг учраас та өөрийн болон өрөөлийн хайртай. За дотны хүмүүсийнхээ амь насыг өөрийн машиныхаа өрүүлэн дээр атгаж явдаг юм а. За яарсан нэг хором хурд хэтрүүлсэн мөч болгон аюул атгадаг гэдгийг санаарай. Оройн дутагчтай олоод телевиз өнөөдрөөс эхлэн дууд дохио шөнийн сурвалжлага нэвтрүүлгээ та бүхэндээ хүргэхээр болоод байгаа маа. За тэгэхээр бид энэ удаад шөнийн сурвалжлага нэвтрүүлгээр ямар сэдвийг хүндэж явсан бэ гэхээр нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт жолооч нар маань замын хөдөлгөөнд хэрхэн соёлтой оролцдог. За дүрм журмаа хэрхэн биелүүлдэг талаар одоо та бүхэндээ хүндээ авч хүргэж байгаа юм аа. Зогс. Өдөр зам дээр жилд 320 явган зорчигч амь насаа алдаж байна. Жилд нийт 500 хүүхэд зам тээврийн осол гэмтэлд өртөж байна. 5-аас 14 насны хүүхдүүдийн өвчлөлийн 4 дахь гол шалтгаан нь осол гэмтэл байна. Таны өнөөдрийн зөв үйлдэл тэдний маргаашийн эрүүл зуршил. Амьдралын зөв хэвшил автослоос таныг сэргийлнэ. Зам тээврийн осол гэмтэл Монгол улсад төдийгүй дэлхийд дахны тулгамдсан асуудлуудын нэг болоод удаж байгаач байдал хിവэрэл байсаар байна. За харин ч жил ирэх тусам энэ төрлийн осол гэмтэл ихсэх хандлагатай болж байна. За зам тээврийн ослын улмаас жилд дунджаар 1.2 сая хүн нас барж 500 гаруй сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагаас гаргасан байдаг. За манай орны хувьд сүүлийн жилүүдэд автотээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж за 1990 онд 43.6 мянга байсан бол 2010 онд 296.8 мянга болж 7 дахин их өссөн байдаг. Цаашид ч гэсэн энэ тоо нэмэгдэх бол мөн онд 772.563 иргэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан байна. За үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний нэгтрэл зам тээврийн осол иргэдэд учрах хохирлын хэмжээ жилээс жилд нэмэгдэх болсон. За тухайлбал 2010 онд 36.885 зам тээврийн ослын дуудлага ирж 8.809 зам тээврийн осол бүртгэгдэж за түүнээс үүдэн 320 хүн нас барж 933 хүн гэмтэж за үүнээс үүдэж 20 тэрбум 336,501 төгрөгийн эд материалын хохирол учирсан байна. За харин өнгөрсөн 2011 онд 361 хүн нас барж 1093 хүн хүнд гэмтсэн тоон урд оногтой харьцуулахад нас баралт 12.8%-аар за гэмтсэн хүн 17.1%-аар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ. За судалгаагаар жилбэр 300 гаруй хүн автотээврийн ослоос болж нас барж байгаа нь хүн ам харьцангуй цөөтэй манай улсын хувьд их тоо гэж мэргэжилтнүүд үзэж байна. За нийт зам тээврийн ослын шалтгааны дийлэнх нь буюу 2010 онд 82.8%, 2011 онд 94.9%, жолоочийн буруутай үйлдэлээс үүдэлтэй байдаг юм а. За иймд дуудтойгоо шөнийн сурвалжлага нэвтрүүлэг ихний дугаараараа хөл хөдөлгөөн ихтэй байдаг нийслэлийн баян гол үргээс эхэллээ. Замын цагдаагийн газар үзүүлж байна. 3, 2, 1 явлаа. За эдгээр төлөвчтэй бид цагдаа зохицуулах жолоочийн хоорондоо маргалж байгаа нэг газар ирээд байна. Энэ юунаас үүдсэн асуудал байна? Цагдаагийн буруу юу, жолоочийн буруу юу? Хүмүүс өөрсдөө буруу мэдхгүй тохиолдолд буурлал. Бичиг баримтаа мартцсан одоо бичиг баримтгүй хөдөлгөөнд оролцох ийм үднээс л маргаа үүсдэг. Одоо зүгээр ингээл тохиогоор ингээхийн оронд чинь тэгээштэй ингээд нэг жишээтэй тийш хэлдэг. Гаргасан зөрчил дээр нь арга хэмжээ авч явах хажуудах замд явж байгаа жолоочтойгоо юм барьцах хандлага аюул их байдаг. Яагаад дүрм зөрчөөд байгаа гэдэг зүгээр нэг айтайгаа илгээр хэлж чадахгүй. Жолоочор бохомсон үедээ тэгээд янз бүр харааллын өгүүлэлт хийлдэг. Торхын төлөө зогсдог. Цагдаа гэхээр л ерөнхийдөө өөрсдөө нэг жоохон захирангүй талын хүмүүс гэж бодоод өгдөг юм шиг байна. Сохтуу жолоочрын үед бол бас барьцлаж авах үйл биш үү байдаг. Замын цагдаагийн газар үзүүлж байна. Энхэнд нь анхаарах асуудал бий. Бидэнтэй болон замын хөдөлгөөнтэй холбоотой таны сэтгэлийг зовоож байгаа асуудал байвал 93-2 1 11 дугаарын утсаар залгаарай. Замын хөдөлгөөний аюулгүйдийн төлөө хамтдаа хичээж сайхан амьдарцгаая. Замын цагдаа сонсч байна. Танд юугаар туслах вэ? Энэ
За тэгэхээр дуудлагын шөнийн сурвалжлага нэвтрүүлэг маань оройн 22 цагаас хойш шөнийн тэг цаг хүртэл одоо Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр нийт замын хөдөлгөөнд оролцсон одоо замын жолооч нарын одоо хэрхэн хөдөлгөөнд оролцож байгаа талаар шөнийн сурвалжлага хийсэн байгаа юм. За тэгэхээр бас тодорхой мэдээллийг замын цагдаагийн газрын Баянгол дүүргийн замын хотоос тодорхойлцгаая. Тэгэхээр өнөөдрийн байдлаар 22-оос тэг-цэгийн хооронд одоо замын хөдөлгөөнд одоо хэрхэн зөрчил ирв, хэдэн дуудлага ирв, ямар зөрчлүүд энэ дийлэнхтэй гарсан бэ? Өнөөдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэртээр нийт 20 цагаас хойш зам тээврийн ослын 8 дуудлага хүлээж авсан. 8 дуудлагын 3 дуудлага нь Согтуугаар тээврийг жолоодсон жолоочтой холбогдолтой ийм зам тээврийн ослын осл байгаа. Тийм. Осол гэмтлээ одоо яг юунаас шалтгаалan гарч байна нэр Ер нь жолооч нарын зам хөдөлгөөний дөрмөө биелүүлэхгүй, ер нь зам хөдөлгөөнд их хайхрамжгүй оролцож байгаа гэсэн. Тэгээ зам хөдөлгөөний дөрмөө захин биелүүлж чадахгүй, хөдөлгөөнд соёлгүй оролцож байна. Яг одоо гартаа жолоо хатгаж яваа боловч үнэн чанартай өөрийн болов бусдын амьдралыг хатгаж яваа гэдгээ санаарай. Замын цагдаагийн газар. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар маань өөрсдийн хайн хойрог зангаасаа болж зам тээврийн осол гэмтэл гаргах, за замын хөдөлгөөний дүрм журмаа биелүүлээгээс үүдэж Эрдэнэт хүний амь насанд хүрч улмаар өөрийн ид хөрөнгөөр хохирж үлдэж байгаа юм а. За өнгөрсөн шөнийн байдлаар л гэхэд Баянгол дүүргийн хэмжээнд 23 дуудлага ирсэн бөгөөд за үүний 6 цогтуугаар тээврийн хэрэгсэлж жолоодсон. За 16 машиныг бүрэн бүтэн байдал хангаангүй улмаас журмлуулсан бол нэг хуурамч улсын дугаар хэрэгэлсэн автомашин журмлагдсан болно. За өнгөрсөн шөнө гарсан зам тээврийн ослын дуудлагыг харвал согтууруулах хундаа хэрэгсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож за бусдын нийт хөрөнгөд хохируул учруулсан нилээдгүй осол гарсан бөгөөд за хэргийн газрыг орхиж зүгтаасан за цаашлаа зам хөндлөн гарч яваа зорчигжийг дайрчхаад зүгтаасан гих сэтгэл зэртэлгэн мүүлийг гаргасан гэдгийг энэ дурдын хэлэх нь зөв хэрэг үзье. Хэрэг хэмжээний юу болсон бэ? Нэг хэлээр 2 бие болох. Хинтээ болсон. Хэдүүлээ болсон. Дөрүүл болсон. Орон хэсэгт. Бонго хинээс. Дуудлагын бонго хинээс. Бонго дээр залуу. Аль залуу? Одоо тэр аваа явсан залуу. Жолооч тэгээ яагаад чи вэрээ явцсан аа? Би барай биш. Шүү дээ. Уруу талаас нь буусан энэ хүмүүс хэлнэ шүү дээ. Уруу талаас нь би буусан шүү дээ. Энэ хэд гэж юм? Нэг бүхэл 63 хүн согтолтой шүү. Тэгээ би бол буруу талаас нь босоо. За өнгөрсөн 2011 оны байдлаар л гэхэд зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд хохирсон хүний насны байдлыг авч үзвэл тэгээс 17 насны хүүхэд 202 буюу 13.8%, 18-аас 34 насны 594 буюу 40.9%, 35-аас 54 насны 508 буюу 34.9%, за 55 ба түүнээс дээш насны 151 буюу 10.4%-ийг тус тус эзэлсэн. За харин хүүсийн хувьд авч үзвэл эрэгтэй 911 буюу 62.6%, эмэгтэй 544 буюу 37.4% байгаа юм а. За дээрх нас хүүсийн судалгаанаас дүгнэлт хийхэд 18-аас 35 насны эрэгтэй хүмүүс нь зам тээврийн осолд өртөж нас барж гэмтэж байгаа нь харагдаж байгаа юм а. За нас барсан хүний мэдээлэлээс авч үзэх юм бол 24 цагийн дотор нас барсан 333 ба 30 хоног дотор 28 байхад 30 ба түүнээс дээш хоногт 1 хүн нас барсан байна. За нас барсан хүний 17.9% нь эмнэлгийн анхны тусламж авчээ гэсэн судалгаа гарсан байдаг юм а. Энэ бол нэг жилд зам дээр амиа алдсан хүний тоо. Жилд зам тээврийн ослоор 500 хүн амиа алдж байна. Сүүлийн 6 жилд нийт 218 хүүхэд нас барж 4000 хүүхэд насан туршдаа дахир дутуу болж байна. Бид үүнийг өөрчилж чадах. Согтуугаар жолоо барихгүй бай. Хурдаа хяная. Хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж хэвшээ. Машины урдуур гүйхгүй бай. Замын хөдөлгөөнд оролцож буй хүн бүр дөрмөө баримтлая.
Амьдралын зөв хэвшил автослоос таныг сэргийлнэ. Хамгаалалтын бүс хэрэглэх нь ослын үед амьалдах, хүнд бэртэх, гадах шидэгдэх эрслээс таныг хамгаална. Би гэр бүлтэй хайрцаг болохоор хамгаалтын бүсээ байнга зүйдэг. Амьдралын зөв хэвшил автослоос таныг сэргийлнэ. За зам тээврийн осол гэмтэл ихэвчлэн оройн цагаар хамгийн ихээр гарч байгаа гэдгийг энэ дурдын хэлэх нь зөв хэрэг үзье. За нийтийн тээврийн хэрэгслийн таксины жолооч нарын дунд хараалын гурсахгүй. За уур уцааргүй явж байгаа нь тунч цөөх юм а. Ихэнх нь сигналыг чарлуулан бухимцах хүмүүс явах нь илбэг байдаг. За ийм хүмүүс осол гаргахгүй, замын хөдөлгөөнд эрсдэлгүй оролцно гэхэд хэцүү юм а. За тиймдээ ч манай улсад зам тээврийн осол олноор гардаг гэж хэлж болох юм. Гэмтлийн байдлыг авч үзэхэд зам тээврийн ослын улмаас хохирсон жолооч зорчигч осолд орох үедээ 12.8% хамгаалтын бүс хэрэгэлсэн. 71.2% нь хамгаалах бүс хэрэглээгүй. 16% тогтоогдоогүй ажээ. Улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн ослын 8976 буюу 94.9% жолоочийн буруугаас 446 буюу 4.7% нь явган зорчигчийн буруутай үйлдэлээс 41 буюу 1.4% нь замын нөхцлөөс гарсан гэсэн судалгаа байдаг юм а. За хамгийн гол нь зам тээврийн ослын шалтгаан нь хурд хэтрүүлэн давхисан. Хамгаалах бүсээ хэрэглээгүй дүрм зөрчдөг жолооч байдгийг мартаж болохгүй юм а. Харамсалтай нь осол гаргачаад бэрцэн хүнд тусламж үзүүлэхийн оронд хэргийн газраас дугтаж буй жолооч цөөнгөө бүг албаны хүн өгүүлдэг. За тэдгээр жолоочд хандаж хэлэхэд илэрхгүй хэрэг гэж үгүй, хэрэг хуучирдаггүй гэдэг шиг хизээ нэгэн цагт таны үйлдсэн хэрэг ил тод болж зохих шийтгэл оногдуулна. За зам тээврийн осол санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг гэдэг утгаараа оногдуулах шийтгэл нь бусад хэрэгээс хөнгөн байдаг. За гэтэл жолооч нар баригдахгүй намаа хинч хараагүй гэж хөнгөмсгөр найдаж ослын газрыг орхин явдаг. За энэ тохиолдолд санамсаргүй үйлдсэн хэрэг санаатаа болдог юм. За зам тээврийн осол гаргасан бол заавал баригдаг гэдгийг санах учиртай. Амьдралын зөв хэвшил автослоос таныг сэргийлнэ. Дууд дохио шүний сурвалжлага нэвтрүүлэг хизээж хаанч тантай таарч магадгүй гэдгийг хэлхийн зөв хэрэг авах гэж үзэж байна. Тэр жолооч таны гарт, таны амь нас болон таны үр хөхөд хань ижил хайртай дотны чи хүний амь нас одоо даатгдаж явдаг гэдгийг жолоочтой өөрийнхөө оюун санаад ухамсарлан зөв хэрэг авах гэж үзэж байна. Ингээд дараагийн дугаар уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Биш, юм уу бүгдийг авсан биз дээ? Авсан. Очоод бүгдээрээ гоё ятгаарай. Та хурдаас харуулсан уу? 2009 оны байдлаар улсын хэмжээнд нийт гарсан 100 зам тээврийн осол бүрийн 5 нь хот хоорондын замд хурд хэтрүүлсэн жолоочийн буруугаас үүджээ. Амьдралын зөв хэвшил автослоос таныг сэргийлнэ.